Нийгэмд хор уршигтай үйл хийж иргэн аж ахуйн нэгжийг эд материалаар хохироосон ялтнуудыг гар хүмхэн суулгахгүй байхад мэрэгжил эзэмшүүлэх нь чухал үр гүйцэтгэдэг байна. За өөрөөр хэлбэл учруулсан хохирлыг нь иргэн өөрөөр нь барагдуулж хохирогчийг хохирлгүй болгоход ажил хөдөлмөр эрхлүүлэх, мэрэгжил эзэмшүүлэх ажил нь үр дүнтэй байдаг юм байна. За Багнуур дүүрэгдэх шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 427 дугаар анги ялтнуудаар өдрийн 8 цаг ажил хийлэгдэг. За тооцооны үлдэр гар урлал, гутал зэргийг хийлгэж учруулсан хохирлыг нь өөрийнх нь хөдөлмөрөөр барагдуулж байна. Нийт ялтнуудын 60% ажлын байраар хангаж ажилласан. Энэний улмаас дээрх ялтнууд нийт одоо бас 26 сая төгрөгийг бас гэмт хорон хохирол төлбөрт нь бас төлж өргөдүүлэхин ажлуудыг бас зохион байгуулсан. 2015 онд тогооч мэрэгжлээр 81, бетон арматурчин 150, засал чимэглэлчин 111, мужаан 38, гагнуурчин 41, нийтдээ 423 ялтныг сургажээ. За үүнээс гадна зарим аймгийн цагдан хорих ангийн барилгыг сайжруулан засаж шинжилэн барих ажлыг өнгөрсөн онд амжуулж чадсан байна. За уг цагдаа хорих байр нь хуучнаас ямар ялгаатай вэ гэхээр манайх бол хуучин бол гараж дотор цагдаа хорихоор байрлагддаг. Энэ нөхцлөөр бол холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бас нэлээдгүй юм зөрчилтэй гэсэн дүгнэлтүүдийг авдаг байсан. За нөхцөлийн хувьд юу ах вэ гэхээр мэдээж нөгөө байшин дотор байшин барьсан учраас хүмүүнээ одоо хоригдж байгаа этгээдүүдийн эрүүл мэндийн болон за өөр одоо заяамл эрхийг хангах чиглэлээр бас нэлээдгүй дутагдaltaй байсан. Зөвхөн мэрэгжил олгоо зогсохгүй ерөнхий боловсролын мэдлэг олгодог. За хорих ял эдлэгсдийн боловсролын төвшинг дээшлүүлэх зорилгоор бичиг үсгийн боловсрол олох сургалтад 287, ерөнхий боловсролын сургалтад 21 ялтныг тус хамруулжээ.